Энэтхэгийн зомбитой киноны тухай ярих юм бол яалч үгүй дээд зэрэглэлийн бүтээл шүү. Хүн амын давуу талаа ашиглаад хаашаач зугтсан пиг дүүрэн зомбинууд ухтана. Ялангуяа хизээч гарч ирж мэдэх тэр цоглог бүжиг нь бүрч аюултай. Айдас хүйдэс дээд зэгтээ тулсан ч гэсэн үзэгчид инээсээр байгаад л дуусгадаг юм да. Энэ том мал аж ахуйн фирмд сүүлийн үед хачин жигтэй зүйлс болох болжээ. Ердөө 11 хэн хоногийн дотор 63 өхөр өгчихөв. Хариуцсан хүмүүс нь учрыг нь олсонгүй. Тэгээд нутгийн эрдэм шинжилгээний ажилтныг дуудаж шалгуулахаас өөр аргагүй төрчээ. Алин гаднаасаа тоомжиргүй, хинэггүй харагдавч. Яг үнэндээ амтны генетикийн ухааны жинхэнэ доктор хүн шүү. Хид хідэн дарга нарыг дагаад алин шууд л өгсөн үхрийн сэг зэмийг шалгаж эхлэв. Цусны дээж авлаа. Тэгээд өөр ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн эсхийг асуув. Малчин нэгэн хачин зүйлийг санав. Эдгээр өхрөөд үхрийнхээ өмнө маш тогшин ширүүн болж байсан гин. Бүр бие рүүгээ дайрч байсан гин шүү. Алин хөмсгөө зангидлаа. Тэр биологийн судалгаагаар олон жил ажилласан ч ийм хачин зүйлийг өөрт өмнө нь огт сонсож байгаагүй аж. Алин шавдуулсаар байгаад шинжилгээний хариуг маш хурдан гаргуулж авлаа. Гэтэл үхрийн сэг зэм дотроос нэгэн төрлийн ховор хорхоо өвсний мөөг илэрчээ. Энэ нь эзэн биеийнхээ мэдрэлийн системийг шууд удирддаг аюултай эд. Үүнээс гадна өгсөн үхрийн цуснд их хэмжээний окситоцин агуулгадж байв. Үйлдвэрийн дарга арга буюу толгой сэгсрэн сүүний гарцыг нэмэгдүүлэхийн тулд окситоцины түм нэмж тарьснаа хүлээн зөвшөөрөв. Гэхдээ үүнээс болж үхэр зүгээр байж байгаад үхэн гэж байхгүй дээ. Алин тэр даруй окситоциныг шинжилгээнд оруулахад дотор нь нэгэн төрлийн хорхоо өвсний мөг үрчгэд таатай нөхцөл бүрдүүлдэг тусгай бодис байгааг олж мэдэв. Уг нь бол жирийн мөөгөнцөр үхрийн биед ороход тэр дороо л устж үгүй болох ёстой. Гэтэл хит их тунгаар хийсэн окситоцин нь мөөгөнцөр үрчих таатай хөрс суурь болж өгчээ. Алин хамгийн түрүүнд окситоцин тархиа зогсоохыг шаардав. Гэвч тэр удалгүй үүнээс ч ноцтой асуудлыг ухаарлаа. Өвчтөе үхрээс саасан сүв хэдийний уус орон даяар тараагаад зарчихсан байв. Алин хөдөө аж ахуйн яам руу уцтаж байх яг тэр мөчид галзуурсан үхэр гинэт дайран орж ирлээ. Яг энэ үед өнөөх сүг уусан олон хүмүүст бүгдэд нь шинж тэмдэг илэрч эхлэв. Биеийн таталт өгч нүдэн цайж эргэлдээд ирэхээрээ шууд л тааралцсан хүн рүүгээ улангасан дайрч хазаж байлаа. Сүү уусан нэг хүүхэд тэр дороо халдвар авав. Хөөхий ээж нь юу болоод байгаагч ойлгож амжаагүй байтал халдвар авсан охин нь түүн рүү үсрэн дайрч унав. Зомби бууддаг тоглоомд нугасгүй жимий хүү энэ дүр зургийг харангуйтаа юу болоод байгааг шууд л гадарлаа. Гэвч тэр жаахан хүүхэд болохоор хүч тутаж зомби болж хуурсан их чигээ дийлэх арга байсангүй. Ашгүй хурш ам чимээ сонсоод тэр даруй гүйж ирэн туслав. Тэр зомби болсон их чиг нь төмөр торонд түгжлээ. Доош буутал жимигийн ээж бас зомби болчихсон байв. Ам хүүг хамгаалан хашаанаас гарахаас өөр арга байсангүй. Гэтэл гудамжинд аль хэдийн үүмэн самуунд эгдсэн байлаа. Хаа сайгүй халдвар авсан хүмүүс ангуучилж байв. Том жижиг хоёр ам тэмцэн зүгтав. Айдастай болоод нуруугаар нь хүйтэн хөс цутгана. Эдгээр халдварлагсдыг хүн гэж хэлэх аргагүй болжээ. Ойн зэрлэг араатнаас ч илүү догшин ширүүн юм. Ам жимийг дагуулan трактор дээр үсрэн гарч хаазаа тултал гიშгэн тосгоноос гарах зүгт хурдлан давхлаа. Тэд хэдхэн 100 метр ч холдож амжаагүй байтал урд талын зам машинаар дүүрч таг гатсан байв. Машинаас бууж ирсэн залуу бол амийн хайр дурлалын гол дайсан байв. Өчигдөр тохиролцсны дагуу өнөөдөр тосгоны үүдэнд уучраа ололцох гэж иржээ. Тэр амийг болцсон газраа ирлээ гэж бодоод сүр хүчээ гайхуулан хий буудав. Ам айсандаа царай нь цонхиж орхив. Бууны дуунаас болж биш. Харин гард нь байсан үе олон зомбиноос болж тэр жимиг чирэн машин руу гялс үсрэн оров. Өрсөлдөгч санкун юу болоод байгааг ойлгож амжаагүй байтал хормын дотор зэрлэг зомбинуудад даруулж унав. Амд дайсныхаа үхэлд харамсах зав байсангүй. Тэр яаран машинаа асааж зомбинуудыг дайран зүгтв. Тосгоны гудамж хаа сайгүй сүлжилтсэн байвч хаа сайгүй зомбинууд дүүрэн байлаа. Амийн машин замын хажуу мөргөж тэтгэвртэй гарав. Тэр хоёр машинаа хаяад явган зүгтхаас өөр аргагүй болов. Ард нь зомбинууд цуцалтгүй хөөсөөр залуу сандран эргэн тойрноо хартал санамсаргүйгээр багын найзаа зүгтэж явахыг олж харав. Тэр мэдлэгч завдалгүй. Нөгөөх нь нэг тоосхон байшин руу гүгээд орчихов. Ам ашгүй нэг юм найдварын гэрэл олж харлаа. Байшинг тойрч гүгээд тэр жимийг дагуулan дотогш орч нуугдав. Бүх хаалга цонхоо таг битүүлсний дараа найз тосонд зовлонгоо тоочиж эхлэв. Тосгоны хүмүүс бүгд галзуурчхаж ах маань яасан бол бүү мэд. Энэ үед ам найз охиноо санагалцаж сэтгэл нь маш их төгшөв. Жими тоглоом тоглодог утсаа гаргаж ирэхэд тос шүүрч аваад ах руугаа залгав. Гэвч утас дуудаад байгаа хэрний хинч авсангүй. Залуугийн сэтгэл шал руу унах шиг л болов. Ах нь өнгөрсөн нь тодорхой боллоо. Жими утсаараа мэдээ үзэхэд одоо зөвхөн тэдний тосгонч биш. Зэрэгэлдэх том хотодч зомби вирус дэгджээ. Ерөнхий сайд зурагтаар шууд дамжуулалт хийж иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг уриалав. Засгийн газар вирусыг устгахаар ажиллаж байна гэв. Гэтэл дөнгөж үгээ хэлж дуусав үгүй юу? Нэг зомби танхим руу дайран орж ирээд тааралцсан хүнийг хазаж эхлэв. Бичлэг үзэж байсан хүмүүс айсандаа хөшчихв. Вирусын тархалт хяналтаас бүрэн гарсан нь илт байлаа. Гэвч ам нүдний өмнөх бэрхшээлээс айсангүй. Тэр найз охиндоо өгсөн амлалтаа санаж зөрөгтэйгээр ингэж хэлв. Юу ч болж байсан би түүнийг аврах ёстой. Найз тос нь найж байсан ч
Үнэн ч нөхөрлсөө бодоод хамт явна гэдгээ хэлв. Гурвуулаа зэвсэглээд гэрээс гарах үед ам хамгийн түрүүнд ухарлаа. Тэр өөрийнхөө байлдааны чадварыг мэдэж байсан тул шууд дайруул өгөх нь тодорхой гэдгийг ойлгов. Тиймээс ухаанаараа л ялах хэрэгтэй. Тэднийг дахин гэрээс гарах үед гартаа том гялгар уут барьсан байлаа. Зомбинуудыг анзаараагүй байхад тэд гялгар уутаа зомбины толгой руу углаад талбай дундуур хар хурдаараагүй. Тэд ойролцоох шивүү ой руу орж нуугдлаа. Энд хүн амьдардаг газраас холтвол зомби цөөхөн байгаа байх. Ам болон нөгөө хоёр нь тайвширч эхлэв. Тос ус уухаар болоод холоос нэг өвгөн сууж байхыг харав. Тэр шууд очоод мэдлэх гэтэл өнөөх өвгөн нь бас зомби болчихсон байлаа. Тос айсандаа хөлн чичрээд газар унахад зомби түүний гарыг хацчихв. Ам яаран туслахаар очиход зомби болсон өвгөн шүдгөө болохыг олж мэдэв. Сандарсандаа Жими бидээ авч явсан жижиг чанга яригчаа шидэж орхив. Уянгасаг дууны ая ихшүүлж эхэллээ. Өвгөн зомби дайрахаа тэр даруй зогсов. Тэр толгоогоо тэр чигтэн газарт наачхан тэр. Ам болон нөгөө хоёр нь мэл гайхаж зэлхөхрөв. Зомбинууд дуу чимээнд ийм мэдрэмтгий гэж хэн санах билээ. Гэвч тэднийг зүгтахаар зэхэж байтал чанга яригч цэнэг дуусныг сануулж дуугарав. Орчин тойрон өгсөн мэт нам гүн болов. Тэднийг ухаан орж зүгтах гэтэл зомбинууд хэдийнэ архин дайрлаа. Тэднийг цөхрөнгөө барж байх мөчид доктор алин мотоциклтэй давхиж ирэв. Тэр арын суудлаасаа зэвсэг гаргаж ирээд нүд ирэмхийн зуур хид хідэн зомбиг цааш нь харуулчихв. Ам сандран түүнийг зогсоохоор очив. Ингэж ил шүдгөө өвгөний амийг аварч үлдлээ. Алин өвгөн хотын судалгааны төв рүү яарч явсан юм байж. Замдаа эндээс тусламж гуйх чимээг санамсаргүй сонсчээ. Тос бүсгүй нэрэлхэг байдлыг хараад аль хэдийн ухаан алдгаа шахсан байв. Тэгээд алиныг ганцаарнг нь явуулахгүй гээд зүтгэчихв. Энэ үед Жимигийн утас дуугарлаа. Тосын ах залгаж байна гин. Тэр өөрийгөө үйлдвэрийн төмөр чингэлэгт гацчихлаа гэв. Удаан тэсэхгүй шинжтэй байна шүү. Тос үүнийг сонсоод маш их сандрав. Тэр алин дээр гүйж очоод тэднийг хүргэж өгөхийг гуйлаа. Тэгэхгүй бол ах нь үхэх гээд байдаг. Алины сэтгэл уярч. Эцэст нь тэднийг мотоциклдаа суулгаад үйлдвэрт хүргэж ирэв. Бүсгүй тэднийг орхиод явсангүй. Харин ч ихсүүлсэн ажлаа дуусгаж туслахаар шийджээ. Гэвч хашаан доторх үе олон зомбиг хараад алин байтугай. Тос хүртэл айгаад буцмаар санагдав. Харин ам заавал үзээд алдна гэж зүтгэлээ. Хэрв энэ давааг давж чадахгүй бол хажуу тосгоноос найз охиноо аварна гэж яриад ч яах юм. Түүний зориг төвчээр алинд нөлөөлж гинэт нэгэн гайхалтай санаа боллоо. Тэд эхлээд шуудаагаар гар хөлөө оров. Энэ нь зомбид хазуулахаас хамгаалах сайн арга байлаа. Тэднийг тал тал тийш таарч байрлахад ам зориуд чимээ гаргав. Хашаан дахь зомбинууд тэр даруй түүн рүү дайрлаа. Гэвч залуу зүгтах замаа хэдийнэ тооцоолсон байв. Тэр нарийн хонгис ашиглан маш шаламгай хөдөлж болтож байлаа. Зүгтах замгүй болох үедээ тэр шуудаануудын хамгийн орой дээр үсрээд гарчихв. Зомбинууд зөвхөн зүүн савингороо хөдөлдөг тул авирах чадвар тэдэнд байсангүй. Ам дээрүүр нь тойрч гүйсээр зомбинуудыг амжилттай төөрүүлж чадлаа. Ингээд хамгийн том саадыг давсны дараа үйлдвэр дотор үлдсэн 100 хэдэн зомби. Алины хувьд юу ч биш байв. Тэд төмөр чингэлгийг онгойлгож тосын ахыг 9 минут аварлаа. Тэврэх гээд байгаа бол намайг тэвэрлэлтэй. Тэд үйлдвэрт нэг хоноглоод явхаар шийдэв. Тос болон түүний ах хоёр алиныг бишрэн шүтэж байлаа. Асууж сурвалсны эцэст түүний өвөө аав хоёр нь цэргийн хүмүүс байсныг мэдэж ав. Удам дагсан бүргэд гэж үнэн юм гэж. Тос бүсгүйд бүр чихээр татагдах нь тэр. Маргааш өглөө эрт тэд нэг машин олж аваад амийн найз охиныг аврахаар зэрэгэлдэх тосгон руу хөдлөлөө. Алин ч бодлоо өөрчилж тэдэнтэй хамт явхаар болов. Учир нь тэр амийн найз охиндоо хайртай сэтгэлийг хараад цагаахан утархжээ. Ийм хайр дурлал бодит амьдрал дээр ховор шүү дээ. Ам даруухнаар толгоос ихсрэв. Гэвч дотроо өнгөрсөн үеийн жаргалтай мөчүүдэд дурсаж байлаа. Ямар ч оршил бэлтгэлгүйгээр ам болон түүний найз охин цоглог аянд бүжиглэж гарлаа. Цус сорогч зомбинууд хүртэл тэдний хайр дурлалын арын фон болж хуйрав. Гинтийн тоормосны чимээ амийн дурсамжийг тасалдуулав. Урд зам дээр нэг сүрэг зомби зогсож байлаа. Ам тэднийг хайрын өрсөлдөгч санкун толгойлж байгааг олж харав. Түүнийг юу ч хийж амжаагүй байтал алин хаазаа тултал гიშгэв. Шуудхан зомбигийн сүрэг рүү дайран оров. Харамсалтай нуулын замд хурд авч чадсангүй. Хитэн зомби цонхны хажууд наалтан шүдээ арзайлгана. Ам хөлөөрөө өхөн хатан эсэргүүцэж байв. Хөөхий тосын ах болгоомжгүй байснаас болоод зомбид гараа хазуулчихв. Энэ удаад бүгд сандарч эхэллээ. Сүүлчийн зомбиг түлхэж унагсны дараа алин хоосон газар олж тосын ахыг дуусгахаар бэлдэв. Тос түүнийг хүчтэй эсэргүүцэв. Ахыгаа аварч болно гэж тэр бодож байлаа. Гэвч ахыгаа толгоогоо үе сэгсчихийг хараад тэр зөнгөөрөө ахыгаа худаг руу түлхчихв. Ингээд бүгд дахин эргэлзэх шаардлагагүй боллоо. Зөвхөн тос л ганцаараа зүрх зүсэгтэл үйлж байв. Амийн царайнд бухимдсан төрх тодров. Тэр найз охиноо ганцаараа аврахаар шийдэв. Энэ бол миний хувийн асуудал. Яаж сайн найзуудаа араасаа чирч эрсдэлд оруулж чадах билээ. Гэтэл нөгөө гурав нь тэр даруй байр суурьа илэрхийлв. Одоо тэднийг баг болсон. Багийн гишүүнээ орхиод ганцаараа явах ёс гэж хаана байх вэ дээ? Амийн нүдэнд нулимс цэйлэгнэв. Тэр бүгдийг дагуулan машинд суугаад замаа үргэлжлүүлв. Гэвч тэднийг найз охиных нь харшид ирэхэд нүднийх нь өмнөх үе олон зомбиг хараад тэр дороо цочирдов.
Тос сайлын хоёр шууд л ухрах тухай бодож эхлэв. Өмнөх ихэмсэг байдлаас нь өчүүхэн ч үлдсэнгүй. Ам сандарсандаа бараг л уйлахдагв. Тэр багийнхнаасаа өөрийг нь битгий орхиоч гэж гашуунаар гуйлаа. Бид чинь нэг баг байна гэж тохирсон шүү дээ. Ажны нүд гэрэлтэв. Түүнд зомбигийн биеийн дэх нэмгийн тухай санаа орж ирэв. Тэд дуу чимээгээр байршлаа тогтоохоос гадна үлдсэн цорын ганц арга нь дулааныг мэдрэх явдал юм. Хэрэв тэд биеийнхээ дулааныг бууруулж чадвал тэгвэл зомбинуудад олдохгүй. Тос санааг нь тэр даруй ойлгов. Тэр шууд л замын хажуугийн шавар руу өсрөн оров. Алин түүнийг хараад нүдээ эргэлдүүлв. Тэр нэг шуудаа олж норгоод биендээ нөмрөв. Энэ аргач мөн адил биеийн дулааныг нууж чадна. Хідүүлээ зомбигийн сүргийн дундуур маш болгоомжтойгоор гитв. Үнэхээр ч ямар ч зомбигийн анхаарлыг татсангүй. Гэвч тэднийг хашааг дөнгөж гарах гэж байтал ам ирээдүйн хадам аавтайгаа таарчихв. Баярлсандаа ухаан мэдрэлээ алдаад шуудаага авч хаяв. Аха, би ирлээ. Гинэт зомбигийн давлгаа хөдөлгөөнд оров. Бүх зомби тэдэн рүү дайрч эхлэв. Ам ус шүршигч машины хажууд хурдан гүйж очоод үхэгсэхээ үзэлцэх тулаанд бэлдэв. Гэтэл машинд тусалж ус байхгүйг олж мэдэв. Ухрах зам бүгд хаагдсныг хараад тэд арга буюу 2 дугаар давхар руу авирч гарав. Хэдийгээр зомби авирч чадахгүй ч энэ нь удаан тисэх арга биш байлаа. Учир нь хөлд орох тавцан хизээ мүдгүй нурах аюултай байв. Бүгд сандарч хөлсөнд цууж байх үед булангийн цонх онгов. Цоглог сэргэлэн нэгэн залуу толгоогоо цухуулгав. Түүний гарч ирсэн нь харанхуй дахь гэрэл мэт байлаа. Тэр хидийг өрөө рүүгээ татаж оруулав. Асууж сурвалсны эцэст сая мэдэв. Тэр бол найз охиных нь гэрт хөлсөөр ажилладаг бодогчин байжээ. Энд бүтэн өдөржин гацсан байв. Амийг найз охиноо аврахаар гас холоос ирснийг мэдээд бодогчны сэтгэл маш их хөдлөв. Тэр юу ч болсон түүнд туслахаа амлав. Найз бүсгүйх нь унтлагын өрөө хүртэл холбоо үлдсэн байлаа. Гэвч хоёр байшингийн хооронд зомбинууд дүүрэн шавжээ. Бодогчин залуу бусдыгаа сандрах хэрэггүй гэж тайвшруулад ажлын багжаа гаргаж ирэв. Хоёр байшингийн хооронд модон шат тавилаа. Ам хүн аврахаар яарч хамгийн түрүүнд шат руу авирав. Бусад нь ч түүний араас даглаа. Ингээд тэд зомбигоор дүүрсэн голыг аюулгүй гаталж чадав. Дөрвөлээ бодогчин залуу руу талархсан харцаар далчаад найз бүсгүнхээ өрөө рүү яаран гүйлээ. Газар унсан зомбиг хараад ам өөрийгөө маш их буруутгав. Тэр хожимдчихлоо гэж бодов. Гэтэл яг энэ мөчид найз бүсгүй нь бүшигний цаанаас гарч ирэв. Ам алин хоёрын дотн байдлыг хараад тэр уурлан унтлагын өрөөнөөс гарч одлоо. Ам түүний араас гүйж очоод учрыг нь тайлбарлах гэж зөндөө юм болов. Ингэж байж л найз бүсгүнхээ хардлагыг дарж чадав. Одоо харин харшаас хэрхэн зүгтах талаар ярилцах хэрэгтэй. Ам арын хаалгаар гарыг гэж бодсон ч толгоогоо цухуулгамагц. Санаанд оромгүй нэгэн хүнийг олж харав. Зомби болсон дурлалын өрсөлдөгч нь хүртэл мөшгөөд иржээ. Тэрээр өөрийн гэсэн ухамсартай юм шиг бусад зомбинуудаа удирдах хаалгыг мөргүүлэн эвдлэв. Ам болон бусад нь тэр даруй зомбинуудын дайралтад бүртэн тарж бутарлаа. Жаал хүү Жими төмөр тавир руу авирч нуугдахаас аргагүй төрөв. Алин тос хоёр дээврийн тагт руу зогтов. Гэвч араас нь зомбинууд цуцалтгүй хөөсөөр байлаа. Тэд яаран сандран төмөр тороор хаалт хийв. Энэ үед амын байдалч дээрдсэнгүй. Тэр найз бүсгүйтэйгээ тагтан дээр гацчихв. Урт хойнгүй зомбинууд бүчжээ. Энд удаан тисэхгүй нь ойлгомжтой байлаа. Тэд бүгд үүнийг зэрэг ухаарав. Хос хосоороо бие рүүгээ хараад эцэст нь эсэргүүцгээ болохоор шийдэв. Өгсөн ч хамтдаа өхий гэж боджээ. Гэтэл хинч үүнийг төсөөлсөнгүй. Зомбинууд эцэгтэй мөчөд дайралтаа гинэт зогсоочихв. Тэд хашаан дотор хөгжмийн аянд татагдан явцгаажээ. Энэ бол жаал хүү Жимигийн хийсэн ажил байлаа. Тэр гар утсаа тайзны өсгөвчтэй холбож амжжээ. Зомбинууд яг л цусны үнэр авсан акул шиг тайзны төв рүү ухаан жолоогоо гүйлдэв. Гэвч өрсөлдөгч санкун хөгжимд сатаарсангүй. Харин ч урсгал сүрэн явсаар ам болон түүний найз бүсгүйг олж ирлээ. Гэхдээ түүний байдал их сонирн байв. Тэдэн рүү дайрах гэж байгаа мэт боловч бие барих гэж маш их хичээж байгаа харагдана. Үүнийг харсан галтгүйж ирэн туслах гэтэл ам ч юу болоод байгааг бодож амжсангүй. Санкуныг шууд доош нь түлхчихв. Тэд бие рүүгээ харцгаалаа. Гайг үндсээр нь таслах хэрэгтэй гэж шийдэд ухаан алдсан санкуныг зомбинуудын дунд руу шидэв. Араас нь гацтай баллан өнхрүүлж явууллаа. Тэд зомбинуудыг тэр чигт нь шатаахаар төлөвлөжээ. Тэнгэрт тулсан галын дүлэн дунд тэд машиндаа суугаад тосгон руу буцахаар хөдлөв. Алин сая л нэг юм ухаарсан бололтой. Санкуны тэр сонин үйлдэл нь магадгүй биед нь эсрэг биет үүсэнтэй холбоотой байх гэв. Вирус түүний мэдрэлийн системийг бүрэн удирдах чадаагүй бололтой. Харамсалтай нь одоо юу ч гэж яриад нэмэргүй болсон. Санкун нэгэнд үнс нуран болсон шүү дээ. Гэвч тэдний санаанд ороогүй нэг зүйл бол нөгөө гайхалчин галд шатаж өгөөгүй байлаа. Бас амын найз бүсгүй өмнө нь санкунд хазуулчихсан байсан. Ингээд зомбигийн диваажин киноны 1-р хэсэг өндөрлөж байна. Түүний найз бүсгүй зомби болох уу? Эсвэл санкуны эсрэг биетийг өвлөж авах уу гэдгийг 2-р ангиас л олж мэдэх үлдлээ дээ.